чамааг эдхийн тулгээ дуусхийгээд улаан малгайд охин амдаа игээд авлаа. Би сайн найзуудаа өнөөдөр бид том өсөлттэй ном шидэт түлхрүүд гэдэг номноос улаан малгайтыг уншиж өгөө. Манай ээж уншиж өгнө. За бид нар ай модон дэрч учраас улаан малгайт үлгэрийг уншиж өгнө хүүхдүүдтэй. Эрт цагт нэгэн тосгонд улаан малгайт гэдэг охин амьдран суудаг байжээ. Нэг өдөр охин ээжийнхээ захаасаар эмээдээ хуушуур, жимс хүрэж өгөхөөр явж гин. Замд чинь танихгүй хүн амтан таарлбал битгий юм яриараа ялангуяа чонтой бол дуугарч болохгүй шүү гэж ээж нь захижээ. За явлаа шүү баяртай ээжээ гэж улаан малгайт явж штэ тий. За даач хууц давсдуу. Өндөр моддын элдв янзын сүүдэр бяцхан охинд амар санагдаж байлаа. Гэтэл гинэтэ нэгэн чон гусыг гараад ирв. Тэгээд сайн уу? Хаашаа явж байгаа юм бэ охин минь гэж асуув. Улаан малгайт эмээдээ хуушуур жимс өгж өгөхөөр явж байна. Чонтой яаж болохгүй шүү дээ. Харин тий чонтой ярьж болохгүй гэсэн шүү дээ. Яагаад ярьчихваа тий? Ээжээ өгөнд орсон доо. Одоо эмээх нь идэх гээд байгаа одоо. За одоо сонсож байгаарай. Чон ямар сайхан охин бэ? Эмээдээ бас цэцэг аваач өгвөл бүрч баярлан да гэв. Ингэж хэлээд чон хол харин явчихж гинэ. Охин жихэл баярлан эмээдээ цэцэг дүүж эхэлжээ. Санаа мууд чон эмээгийнх нь гэрлөө хар урдаараа хараалхан одсныг охин огтхонч мэдсэнгүй. Йоо энээр явж өгч шүү дээ. Хар урдаар том алхаа яваад гисэн юм шүү. Урдаа манайхаа том ингээд алхаа явсан. Том алхаа явсан. За энэ араа чон хаана ирсэн бэ одоо? Эмээний чон эмээгийнх нь хаалгыг зөөлөн тогшоод эмээ би байна. Танд зөөлөн хуушуур амтаж жимс авчирлаа хэмээн хэлэв. Эмээ би байна гэдэг. Харин эмгэн ач охиноо биш гэдгийг мэдээд орноосоо харайн босож хувцсынхан шүүгэнд нуугдчихэ. Эмээ нуугдчих тийм биш үү? Эмээ чон хаалгын хэмх цохин дотгош ордоод эмгэн байсангүй. Тэгэхээр эмгэний унтлагын хувцсыг өмсөн оронд нь ороод твцчих вэ. Эмээ бирлээ. Удсан чугун улаан малгайт ирв. Охин хаалга догшол ороо хайрт охин минь гэж чон ийдэг хоолоогоор буфтан хэлвэ. Эмээ та нэг л өөр харагдаад байна да гэж охин гахав. Хажууд минь ирээд суугаач хайрт охин минь гэж хуржигнэнхэн дуугарваа. Охин эмээ таны чих яагаад ийм том болчихоо вэ? Гэхэд чон чамайг сайн сонсохын тулд гэж хэлв. Улаан малгайт эмээ таны нүд яагаад ийм том болчихсон юм бэ гэхэд чамайг сайн харахын тулд охин минь гэж чон хариуллаа. Эмээ таны шүд яагаад том болчихсон юм бэ гэж охин уулаг алдгаад чон улаан малгайт чамайг хамаг чадаараа хашгиран хаалгаруугүй дээ. Чон охины араас хөөх гэтэл хаалганы гадаа төс няс хийх дуу гарваа. Охин хаалга нээтэл нэгэн түлээчин зогсож байлаа. Тэр охины хашгирахыг сонсоод яаран хурц ирсэн байжээ. Охин орлоодоо явсан чинь өөрөө гаднаас дуу чимээ сонсоод түлээч үр идэрсэн юм те. Түлээчин сүхээ өндөр гэрчин далай. Түлээчнийг хараад өнгөлцгөн хагарах шахсан чон сүүлээ хавчин зүхтааваа. Гэтэл унтлахны өрөөний шүүгэн дотроос тог хийх чимээ гарав. Охин түлээчин хоёр шүүгэний хаалгыг нээтэл дотроос нь эмээн гараад ирлээ. Эмээн гараад ирсэн юм те. Өөр үлгэр үлсээр улаан малгайт ингээд жисэн чинь тэр нэг эмээн шууд идүүлчихсэн. Тэгээд бас хин идүүлээ тэр нэг чон ингээ унтаад ирсэн. Анчин гажаар гидэн цаацаа тэгээд чодоо игээ тэгээд дууссан шүү дээ. Харин тийм. За үүнээс хойш улаан малгай дахин танихгүй нэгэнтээ үг солихоо болсон юм гэлээ. Саарл чонч бас бяцхан хүүхдүүдийг айлгахаа болжээ. Ялангуяа улаан малгай өмсөн охтыг шүү гэж шүү. Улаан малгай өмсчүүл чон айлгахгүй юм шүү. За дараа тэнд уураа тур байлтай.